Хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. За та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгост монголчуудын радио шууд эфир та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир хөтлөгч бат. Хөтлөгч Чанцал улам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа эхлээд өнөөдөр хүрэх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За тэр өнөөдөр та бүхэндээ коронавирусын халдварын тохиолдол болон за нэг онцлог постыг Asian People Mongolia хуудас дээрээс за мөн дагам цаг нийт дээр эрэлттэй байсан автобусан сууж байсан ахлах сургуулийн сурагчид зөвшөөрлөг хүрээд 3 сая оны торгуул авсан нэг юм иргэний талаарх мэдээлэл байна. Тэгээд мэдээллийг хүрэхэд бэлдсэн. За бичлэгний хувьд хүмүүс Солонгост бас дэлгүүрт үйлчлүүлэхэд ямар сонирхолтой зүйлс бас тохиолддог вэ? Энэ талаар ярилцахаар бэлдсэн байна. За миний онцлог мэдээллийн хувьд болохоор Солонгост хийгдэж буй болон хийгдэхээр төлөвлөж байгаа юм том төслүүд тийм аюулгүй ажил юм том төслүүд бүтээн байгуулалтууд гэж байгаа. Тэгэхээр энэ тухай нэг хоёр мэдээллийг базаад бас хүргэх төлөвлөгөөтэй байна. За мөн оюутан залуучууд сэргэмжлүүлэх гэдэг Бусан хотын за консулын газраас гаргасан постыг бас онцолж хүргэхээр бэлтгэсэн байна. За эхлээд цагаар мэдээлэл хүргэе. Чэжүүд 25 эмтэй цэлмэг, Бусанд 23 эмтэй үйлэрхэг байна. За яг одоо Сөүл нэмэх 24 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 28, шөнөдөө нэмэх 21 эмийн дулаан үйлэрхэг байна. Үргэлжлүүлээ та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан ашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 52 мөнгө байна. Бэлнээр авах нь 241, бэлэн бусаар авах нь 245, зарах нь бол 259 байна. За ингээд нэвтрүүлгийг үзэж байгаа сонсогчид маань бас өөрийн Facebook хуудас болон за групп руу шеэрлээрээ бидний хувьд бол дотроосоо шеэрлэх бас базрын хүндрэлтэй байдаг учраас аль болох олон хүмүүст харуулахын тулд бас олон хүмүүс шеэрлэх юм тусламж үзүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр та бүхэн манаас туслаад нэвтрүүлгийг шеэрлээрээ за мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар фермер гоо сахны брэнд болон MN Post Cargo хамтран ажиллаж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд битэрч одоо сонь сайхна ярьдаг байгаа. За Чимбанхаар юу байна да? Уг нь нэлээх сонь сайхан байсан юм а гинт толгоонд орохоо болж байгаа. Тэгээ өнөөдөр өглөө уг нэг өнөөдөр жоохон бас эрч хүчтэй хэлүүлээгээд босоод гүйсэн. Тэгэхэд яг Google өнгөж нэг ихний тойргоо тойроод явчихсан чи бороо ороод тэгээд ширүүн бороо орохоор нэг буцах гэсэн. За одоо нэгэнд гарцсан чигээр нороод гүйсэн л дээ өнөөдөр хүмүүс уг нь эрт босч дасгал хийчихэд бороо оронгууд бүгдээр ингээд буцаад гэрлэг орчиж байгаа шүү дээ. Тэгсэн миний хувьд бороо орох юм гарч ирээд нэг жоохон тиймэрхүү болсон. Гэхдээ ямар ч байсан одоо гүйсэн байгаа. Тэгээд ер нь өглөө гүйчих юм бол тухайн өдөр илүү тийм нэг бие сэргэг тийм өнгөрдөг. Тэгээд өнөөдөр бол дажгүй байсан шүү. Тэгээд өнөөдөр товчхондоо бол надаар тийм л сонирн байна да. Тийм. Бид хоёр гэхдээ угаасаа нэг айхтар сонио өдөр болгон тохиолдохгүй шүү. Гэхдээ бид хоёр яг амьдралынхаа бас нэг хэсгийг та бүхэндээ хуваалцаад байгаа ямар шалтгаантай вэ гэхээр та бүхэн маань ч гэсэн бид хоёр шиг жижигэн гэлтгүү бас өөрийнхөө тэ сонь сайхныг хуваалцвал илүү гоё сонирхолтой яриа бас өгнүүлнэ шүү дээ тийм. Яг тийм. За тэгээд миний сонь сайхныг асуугаач яаха. Чи гоё үргэлжлүүлэл яриа явцдаг яасан бэ? Би асуулгамаар. За манай хөтлөгч цанцаагаар сонь сайхыг байна да. За яах нүвдэ. Би бас та бас алхаад байгаа юм. Юу гүгээд байгаа юм. Би болохоор ойрд юу нэрүүл мэндэд анхаарч алхаж байгаа. Тэгээд Монголд бас коронавирусын тохиол аяг бүртгэгдэж байгаа. Тэгээд энэ дээрээс яг өөрийн хувьас өөрийгөө хамгаалах боломжтой зүйлхээр хаа сайгүй өвчин тусаж байна. Тэгэхээр одоо эрүүл мэндийн анхаарахын тулд одоо ингээд эрүүлтэй хоол хүнсч байдаг юм уу, витамин, за тэгээ алхах, өглөөг нэг арай ирч хүчтэй эхлүүлэхийн тулд өглөө алхаад байгаа. Тэгсэн чинь өнөөдөр өглөө алхсан чинь яг бороо ороод. Тэгэхээр би автобусанд шууд суудсан л да. Тань шиг гүйж арай чадаагүй. Шүхүргөө гарсан болохоор тэгэхээр эрүүл мэндэд ер нь сүүлийн одоо үед бол аяг анхаарсан тийм байна. Коронавигод ярих нь санаанд орлоо. Өчигдөр харж байсан мэдээлэл байгаа. Тэгэхээр мэдээллүүд өдөр ингээд сонгохын тулд нэлээд олон мэдээллүүд харж байгаад арай хүмүүст хэрэгтэй гэсэн сонгодог л доо. Тэгээд Солонгост бас тийм одоо дугууны жолооны шалгалт гэж байдаг шиг дугуй ундаг хүмүүс зориулсан шалгалт гэж бас байдаг болсон юм байна. 4 газар авч байгаа гэсэн. Тэр жишээ нь яаж яхаар хүмүүс коронавигоос шалтгаалаад гадуур алхах гүүх бас ажилдаа дугуугаар явах одоо хэрэглээ нэмэгдсэн гээд тэгэнгүүт одоо хүүхдтэй эсвэл өөрөө ингээд аюулгүй байдлыг сахихын тулд тэр шалгалтыг өгж үзээд үнэхээр би бас яг дөрмөө мэдэж гин үгүй юугаа сургалт болчихдаг юм байлаа нэг талаараа тест болон одоо дром гэдэг шиг яг тийм газар очиж шалгалт өгдөг болж байгаа юм байлаа. За Цэдэн Мөнхбаатар орой минь хоёроо гэсэн байна. Та орой миньдийг хүргэе. Инчрал тавчаас орой миньдийг хүргэсэн байна шүү. Бид гуравт орой миньдийг хүргэе. Токоноос сүрий. Орой минь гурав Facebook-ийн сонирхолтой постн дээр мөгийн ахад өрөнд орчихоол байж гэн. Өөр тайван дагна. Ямар өрөнд орсон юм бол? Токоноос сүрий маань яа маа сонсогчоос мөгийн ахаа юм авах гээд яах гээд байна. За тэгээ бас манай найруулагч юу
сонсогчдын маань амар мэндийг ирсэн байна. За тэгээд хамгийн ихний мэдээлэл хүргэе. Өнөөдөр Бүтээн Солонгос улсад коронавирусын халдварын 595 тохиол бүртгэгдсэн. Үүний 35 нь хилийн чандаас зөөрлөгдөж орж ирсэн байна. За миний онцлог мэдээллийн хувьд бол даам цагны хэд дээр бас эрэлттэй мэдээлэл байсан. Тэгээ энэ дээр холбоотой ярих бас түүх байгаа тийм. Тэгэхээр энэ мэдээллийг онцлсан байгаа. Сүүлийн үед уг нь мэдээлэл айл болох бас монголчууд сонсож байгаа сонсогчдоо хэрэгтэй мэдээлэл онцлохыг хичээж байгаа. За тэгээд 2019 онд гарсан хэрэг юм байла. Хэргийн шүүх хурлал энэ онд болоод за тэгээ өнөөдөр яг ийм торгуулч гэдэг юм ногдуулсан юм байлээ. За хэргийн хувьд бол өнгөрч 2019 оны 4 сарын 17-ны үдээс хойш 22 цагийн үед за 40 гаруй насны иргэн автобусанд сууж ирсэн байна. За тэгээ автобусанд суухдаа цонхон талд ийм 10 жилийн сурагч охин сууж ирсэн байна л да. Тэгээд тэр сурагч охины хажууд очиж суугаад тэгээд удалгүй тэр сурагч охин цагдаад тэр 40 гаруй насны эрэгтэйг бол ингээд миний биенд зөвшөөрлөг өглөө гэдэг хэрэгээр бол цагдаад өгсөн юм байна. Тэгээд энэ мэдүүлэг дээрээс нь үзэх юм бол 40 гаруй настай тэр иргэний хувьд бол ингээд тохоогоороо тэр охины биед хүрсэн юм байна л да. Ингээд 2 удаа хүрсэн гэнэ тэр сурагч охины мэдүүлгээр бол 2 удаа ингээд миний биеинд ингээд тоогоороо хүрсэн. Энэ бол одоо бэлгийн дарамт гэж хүлээж авсан. Харин нөгөө автобусны дэс үгний хувьд бол автобус ингээд донсолгоотой байсан учраас миний ингээд тохоо тэр гараа ингээд суудсан. Тэгээд тохоогоороо би хажууд шиг ингээд энэ охинд санамсаргүй хүрсэн. Тэгэхээр би бол буруу гэсэн юм байр суурьт байсан юм байлаа. За тэгээ энэ яг миний саяны тайлбарыг сонсох юм бол аль нь үнэхээр зөв яриад байгаа гэдэг бол бас сонсоход хэцүү хаа. Гэхдээ шүүх хурал бол эцэстээ гарцсан байгаа. Шийдвэр нь гарсан. За шийдвэр нь бол 40 гаруй насны эрэгтэйг энэ одоо 10 жилийн хүүхдийн биед зөвшөөрлөгөө халдсан гэдгийг нь бол үнэн гэж хүлээж аваад за тэгээд 3 сая воны торгуулийг бол ногдуулсан юм байна. За тэгээд шүүхээс яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр за автобус тухайн үед яг ингээд чигээрээ явж исэн юм байна л да. Чигээр мэдээж яг одоо хоёр тишээ донслогоотой чигээрээ явж исэн. Тэр сурагч охины хувьд бол хажуу талд нь сууж суучраас донслогоондоо тоогоороо тэр охинд хүрэх боломж байхгүй. За дээрэс нь тэр хоёрын хоорондын сандлын зай бол нэлээд байсан гинэ. Тэгээд ахлах сургуулийн охин учраас те яг одоо бэлгийн дарамт үзүүлж гэнэ эсвэл зүгээрс хүн санамсаргүй автобусанд өөрт нь хүрснө гэдэг ялах хэмжээний байгаа. Тэгэхээр энэгээр зүйлс дээр үндэслээд энэ иргэнд бол 10 жилийн хүүхдэд те бэлгийн дарамт үзүүлсэн гэдгээр 3 сая воны торгуулийг бол ногдуулсан байна. За тэгээд Солонгост яг автобусанд ч гэдэг юм уу иймэрхүү зүйл болдог те одоо нэг нэгнийхээ биед ч хүрдэг ч гэдэг юм уу те зөвшөөрлөг хүрсэн тохиолдолд ялаа авах гэдэг юм. Сүүлд хоёлаа нэг хэдэн сарын өмнө баг хагас жилийн өмнө түрүү жил өмнө ийм бидээ ярьжсэн те Солонгост байгаа манай монгол залуучууд Найтед нэг охины дугаар авах гэсэн нөгөө охиныхоо нуруунд одоо ингээд хаалгаар орохдоо ингээд орохдоо ингээд те нуруунд нь санамсаргүй хүрсэн чинь тэр бүсгүй хувьд болохоор миний биеийн санамсаргүй хүрэх биш ээ. Энэ бол бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг монгол залуу бас цагдаад өгчээсэн шүү дээ. Ийм хэрэг гарч ирсэн. Тэгэхээр Солонгос ерөөсөө эмэгтэй хүн ч гэлтгүй эрэгтэй хүн ч гэлтгүй нэг нэгнийхээ биед айл болох хүрэхгүй байхыг хичээдэг. За би ч гэсэн яг метронд сууж байхдаа ингээд эргэн тойронд эрэгтэй ч эмэгтэй ч хүний биеинд ингээд аяг хүрэхгүй байхыг хичээ солонгосчууд ч гэсэн өөрсдөө ингээд нэг нэгнээс их одоо тэр чинь уг нь ингээд метронд битүү хүн суудсан байгаа шүү дээ. Уг нь бинтээ бол хүрхээр ийм орчин үүсчээд байгаа мөртлөө солонгосчууд аль болох хүрхгүй байхаа хичээд яг бол хууль дүрмэнд нь ингээд заасан байдаг учраас гэж анхаарч юу яа тийм байлаа үздэг юм байлаа. Тэгээ миний санаж байгаагаар бас нэг хуулийн фирмийн үнтэй ярилцж байхад нэг иймэрхүү зүйлийг жишээг хэлжсэн. Тэгэхээр цуг бас солонгос одоо ангийнхаа илүү хүүхдүүдтэй арх уурж агаад тэгээд одоо жоохон сохтоод ингээд налаад тэгэхдээ ингээд налаад унчихсан юм уу да нэг тиймэрхүү зүйлээс л 2 жилийн ял гэдэг тийм зүйл сонсч байсан. Нөгөөдг нь болохоор одоо надад ингэж хүч хэрэглэхийг завцсан гэдэг юм. Уг нь бол бас таньдаг сургуулийнхаа хүүхэд байгаа. Эмэгтэй тэгсэн ирнэ тийм бүр нэлээд чангастай тэр чинь тийм. Тэгэхээр ер нь бол ийм зүйлээс их л болгоомжлоод бас өөр хүмүүсийн хэлжсэн санаанд орсон нь болохоор солонгос эмэгтэй хүн харахаар бараг зүхтаадаг гэд. Тэгэхгүй бол ямар нэгэн байдлаар энэ хууль дүрмэн чанга гэдэг утгаар одоо айх, эмээх ийм зүйл бол байгаад байдаг. Одоо өнөөдрийн бас постн дээр Бусан хотын одоо консулын газраас пэйж дээр нь оруулсан байсан. Тийм болгоомжлох гэмт хэрэгүүдгээд тэн дээр бол дахиад нэг энэ сэдвийг бол ярих юм байна гэж бол сая бодогдлоо. За тэгэхээр онцлог мэдээлэл юм байла. Тэгээд магадгүй анх удаа ч гэдэг юм уу солонгос орныг зорж байгаа хүмүүс маань анхаарахад бол илүүдэхгүй юм байлээ. Тэгээд эргэн тойронд яг саяны мэдээж албаарч гэдэг юм уу те яг хүний биед хүрж байгаа ийм тохиолдол мэдээж солонгост маш их байдаг. Гэхдээ үүний хажуугаар бас санамсаргүй байдлаар ч гэдэг юм те бид нар одоо жишээлбэл хүний хөлн дээр шихээр гар барьдаг шүү дээ. Би бас метронд эрэгтэй хүний гарыг санамсаргүй барьж ирсэн байхгүй. Тэгээд тухайн үедээ сандраад аюу хуучлаараа гэд нэлээ тайлбарлаад манай улсын соёл юм а гэд тгээс олж ясан. Тэгэхгүй бол бас магадгүй намайг тэр залуу одоо шингүү буюу те цагдаа бас мэдэгдэж магадгүй шүү дээ. Тэгээд бидний хувьд бол бас юм санамсаргүй байдлыг их гардаг учраас анхаармаар юм байлаа. Тэгээд өмнө тэр гарсан нэг одоо сая жишээ авч ярьсан хэрэг байгаа шүү дээ. Тэн дээр гэхэд яг хоёр тохиол байгаа. Нэг нь бол хаалган олгож өгөхөд нуруунд дээр ингэж хүрдэг. Тэгээд энийг болохоор шүүхтэр бол яг соёлын ялгаа гэдгээр нь тайлбарлаад бол хүлээн зөвшөөрсөн. Дараа нь болохоор бас нэг 0-оос гарч ирсэн эмэгтэй хүнд дахиад
хамт суух тухай ингэж одоо ураад тийм. Гэхдээ жоохон бүдүүлэг харьцсан ч гэдэг юм уу. Тэрэнгүүр ингээ хоёр үйл байхаар бас тэр залуугийн хувьд бол буруутсан байсан. Тэгэхээр ер нь бол яг юм шүүхийн шийдвэр гаргахад бас олон талаас нь бол нэгдүгээр хардаг. Гэхдээ солонгос хүмүүсийн хувьд бол илүү тайлбар ийм зүйлүүд нь бас сайн байх шиг байдгийн. Тэгэхээр болгоомжлоход бол илүүдэхгүй гэж бодож байна. За тэгэхээр үргэлжлүүлэн чинь баах юм мэдээллийг сонирх юм. За миний мэдээллийн хувьд болохоор өнөөдөр бас солонгос сүүлийн үед одоо бүтээн байгуулалтууд нэлээд том бүтээн байгуулалтууд бол хийгдэж байгаа юм. Тэгээд ялангуяа нэвтрүүлэг хийж байгаад анзаархад бол за манад бол одоо юу гэдэг ингээд зам дээр нэг нүх байхад те ийм нүхийг ингээд янзлуул энэ хашлахыг ингүүлгээл ногоон байгуулж ингүүлгээл маш их тийм зүйлүүд байгаад солонгос болохоор харьцангуй тэр зүйлүүдээ бол хийгээд дуусчихсан. Зарим нь бол ингээд шинэ хот ч гэдэг юм ингээд босоод явж яадаг. Тэгэхээр харьцангуй шинэ бүтээн байгуулалтаас ховор байгаад байдаг. Тэгээд өнөөдөр бас анзаарж байгаад нэг хоёр мэдээлэл байсан. Би бас нэгтгэхэд хүрчихье гэж бодсон. Нэг нь болохоор 1970-аад оны үед байсан. За энэ солонгосын бас одоо дархан цаазтай гэж хэлж болно тийм байгалийн түүхийн дурсгалт газар гэж байгаа. Одоо ийм газар бол за 70-аад оны үед болохоор дулааны цахилгаан станц баригдаад тэн дээр далайн иргэн тийм юу зүйл байсан. Одоо нөгөө бич гэж ярьдаг шүү дээ. Далайн ирэг дээр хүмүүс одоо амаршилсан тийм наран шарлагын газар. Тэр газар бол үндсэндээ байхгүй болсон байсан юм байна. Тэгэхээр одоо энийг бол эргүүлж одоо 40-50 жилийн дараа ингэж бий болгож байгаа юм байна. Одоо бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа гинэ. Тэгээ энэ нь болохоор за Чуннам хотын за Сэчон гэдэг газар юм байна. Тэгээд энэ нь болохоор өөрөө тийм ямар нэгэн бас тийм дурсгалтай модууд гэсэн л дээ. Тийм мод уг нь өшөө олон зүйлүүд байсан боловч тэр болгоно ингэж устдаад алга болсон. Хамгийн гол нь бүтээн байгуулалт нэр маш том дэм зүйлүүд бол хийж байгаа юм байна. Жишээ нь бол тэр байгууламжийг нураагаад 600 мянган тонн тэр одоо хөрс болон бусад зүйлийг бол зайлуулна гэж байгаа. За энд нь болохоор 160 мянган тонн илсийг бол асгана гэж байгаа. Тэгэхээр тэнд болохоор илсээр дахиж нөгөө далайн иргэн тийм наран шалган газар бий болохын тулд за мөн одоо 860 м орчим одоо яг тийм илсэн наран шалган газрын тэр орчмыг бол бий болгоно гэсэн ийм бүтээн байгуулалтыг бол хийж байгаа. Энэ дээр бол маш хэмжээний мөнгө төсөвлөгдөж байгаа. Тэгээ ирэх 2023 оны 6 сар гэхэд бол ер нь дуусах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Тэгэхээр наран шалган газар бол нэгээр нэмэгдэнэ. Дээр нь тэр нэг бас нэг ойтой хэсэг байсан юм байна. Одоо ховор мод ургамал ургадаг. Тэрийг бол дахиж сэргээж одоо ургуна. Тэгээд энгийн хүмүүсийн хувьд бол тэрийг зурган дээрээс тэр ямар газар вэ гэдгийг зурган дээрээс мэддэг тийм. Тэгэхээр тэр газрыг бас дахиад бодтоор нь харах ийм боломжийг бол олох нь гэж байна. За манай найруулагчид бас юугаа дүрсээ сольж өгөхгүй бол яг нэг мэдээний мань 2-3 минутын бичлэг байгаа учраас тийм тэгэж бол ер нь шинээр бол сэргэн засаж байгаа юм байлаа. За тэгэхээр солонгост яг ийм шинэ бүтээн байгуулалт гэдэг юм уу тийм аюу хурдан өрнөдөг юм байлээ. Тэгээд би Монголд бол бид нэг хэсэг яг намаа 10 жил байхад бол ингээл энэ тийм тосууд болцоор очих газар байхгүй ч гэдэг юм уу те залуучууд өнгөрөх цагтаа газрууд айгу багтаа гэл айгу яригдэл байсан л да. Манай хамаат нэгч яг тухайд ингээд нөхөртөөгөө суух га тэгээд нэг яриа болол гэсэн чинь одоо тэг киногоо үзсэн өөр хайчвда одоо энэ нэг тиймэрхүү яриалаад тэгээд тэрнээс хойш одоо бол манай Монгол улс айгу хөгжөөд өөрчлөгдөж байгаа зүйлсүүд их байгаа. Гэхдээ солонгос бол бүр ингээд маш олон төрлийн зүйлсүүд байдаг юм л одоо худалдаалагдж байгаа бүтээгдэхүүн ч гэсэн маш олон төрөл үйлчлүүлж байгаа газар ч гэсэн өөр. Дээрээс нь хүмүүст яг юу дутагдж байгаа гэдгийг одоо наран шарлагын газар хүмүүст хэрэгтэй байна гэдгийг ингээ хараад шинээр тэрийгэ төсөвлөөд ингээл бүтээгээл явчихдаг. Бидний хувьд болохоор тэрийг ингээл өөрсдөө тий юу гэдэг одоо цаанаас нь ингээ хүмүүс одоо юу гэдэг удирдах байгаа албан тушаалтууд мэдээд нь штэ. Одоо тэндээс нэг санал хураалтмаар авахгүйгээр бидний хувьд болохоор яг нэг ийм дутагдаад байна. Замаа засчихсан ийм хэцүү байна, ингмээр байна, тэгмээр байна гэдэг зүйлсээ айгүй өөрсдөө хэлдэг. Магадгүй одоо ирээдүйд тий надаас шалтгааллахгүйгээр бүх зүйлс ингээд тий маш гоё болоод шин зохион байгуулалт одоо юу гэдэг бүтээг юмнууд хийгдэх юм бол бас их гоё болох болооч одоо энэ солонгос тахтаа бол би аягүй гайхсан тийм шин зүйлсэхтэй. Ямар ч гэсэн өшөө бас нэг зүйл гэх юм бол бүр нэлээд тийм бидний бас төсөөлөхөд хэцүү байхаар тийм зүйлүүдийг бол төлөвлөж хийж лээ л дээ. Тэр нь бол жишээ нь за вандуу арал хүртэл бол хүмүүс машинаар яваа тэндээс цаашгаа усан онгоцоор чэжүү арал ордог. Тэр чэжүү арал руу хурдны галт хэрэг тавина гэж бас мөн төлөвлөж байгаа юм байна. Эхний судалгааны ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр тэр чинь бол нэлээд бас зайтай онгоцоор нисж очдог далай байгаа. Далайн доогуур түнэл тавиад тэрэнгүүрээ хурдны галт хэрэг явуулах ийм бол төлөвлөгөөтэй юм байна. Энийг бас яагаад хийхээр төлөвлөж байгаа гэхээр үндсэндээ солонгосынхаа одоо энэ чоноос эхлээд ингээд тойрог бүх газруудаар хурдны галт хэрэг холбоод тэр нь цаашдаа явах гэхээр хойд солонгостойгоо нэгдчих юм бол за одоо үргэлжлүүлээ тэр чэжүүгөөс эхлээд тэр хурдны галт хэрэг нь хойд солонгосоор дайраад Евро Азийг холбосон энэ
төмөр зам руу бол нийлнэ гэсэн ийм төлөвлөгөө бас боловсруулж байгаа юм байна л дээ. Тэгэхээр энэ чинь одоо хоёр солонгос хизээс нийлээ билүү бүтгээргүй юм шиг хэрнээ иймэрхүү том ажлуудыг хийдэгтэй. Энэ чоны онгоцны буудлыг гэхэд бид нар бас мэдэх бах ингээл далай байгаа газар чинь ингэж шүүгээл өөртөө тийм ийс ингэж газар хуурай газар бий болгоод ингээд бүтээн байгуулалт хийж гинэ гэдэг бол маш том зүйлүүд байдаг. Ялангуяа солонгос ч гэсэн ер нь уулархаг далан одоо бүх нутгийн далайн үе уулархаг гэж ярьдаг. Тэгэхэд уулыг одоо сэтлэх, за бүр нураах, одоо байхгүй болгох янз бүрийн арга хэмжээ аваад тэнд апартууд баригдаж байна, хурдны замууд баригдаж байна тийм. Тэгэхээр тийм бүтээн байгуулалтыг маш сайн хийдэг. Тэгэхээр магадгүй бас манайхан ч гэсэн одоо төв аймаг руугаа тийм одоо сэтлэх хэвээр бол сэтлээд тиймэрхүү ингээд замнууд бий болчвол тэд бүтэц сайн хөгжчих юм бол тийм төвлөрлөл олон асуудал шийдчих юм шиг санагдав. Надад ч гэсэндээ солонгосчууд гэдэг шүү дээ. Нэг хэдэн цагийн дотор бусан орчоод сөүл рүү ирээл ингээл бусанаас сөүлд ажилдаа явдаг ч гэдэг юм уу. Чэжүүгээс ингээл ирдэг ч гэдэг юм тий. Би ч гэсэн одоо говь руу өглөө нь говьд байж байгаа л өмнө говьд байж байгаа л тий. Өдөр нь ингээд ажил дээр ирдэг ч гэдэг юм уу. Яг зам товчлох тал дээр бол манайх бас ингээл маш удаан явдаг. Солонгосчууд ингээд яг аль жуулсаар ихээр айгүй хилдэг зүйл нь 2-3 хоног ингээл машин тавиад онцлол ингээл яв. Замаа ингээд товчилчих юм бол тий. Илүү та нарт ингээ амар юм биш үү гэж надаас аягүй жуулчд асуудаг байхгүй. Тэгээ би ч гэсэн яг мэдээж зарим нэг талаар бол яг жуулчдын хэлж байгаагаар ингээд экстрем аялал гэдэг чинь л энэ шүү дээ гэж тайлбарлаж байгаа хүмүүс аа нөгөө талаараа гэх юм бол тий хард дотны хүмүүстэй ч гэдэм эмээ өөдрөч гэдэг юм. Тэгээ одоо би бол манайхан жоо ховд байдаг байхгүй. Тэгээ тийшээ ингээд очиол тий 7 хоногт нэг очиол ирж мэрч гэдэг юм. Тийм цаг тавчлах боломжтой болчвол нэрээ аюу гой болох байхаа. Тэгээд 21 аймаг бол хэвээр маш хурдан хугацаанд үзчихнэ гэсэн үг шүү дээ, тий. За, сүгчмэг ингэнэ санамсаргүй биедэн хүрчингүүт ирчүүд нь хүртэл нэг том хараад байдаг шүү дээ. Айсан маягтай гэсэн байна. За, тавшрын бата зэ орой мэндэ гэсэн байна. За, төрөө бас орой мэндийг хүргэсэн байна. Орой мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. За, Согтомдорч онцгой мөн орой мэндийг хүргэсэн байна. За нэвтрүүлгийн хамтран ажлаа танилцуулнаа. Үргэлжлэл маань нэвтрүүлгийн хамтран ажлагчаар Пирмер гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За Пирмер гоо сахны брэнд Ронас компаниас гаргаж байгаа имчилгээний гоо сахны бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт зарласан байгаа шүү. Тэмцээн MJL радио Солонгос групп дээрээ Пирмер гоо сахны брэндтэй хамтраад за тэмцээнд оролцох шаардлага гэх юм бол Purmer гэсэн хаштаг болон Purmer хэрэглэгчдийн нэгдсэн группийн линкийг хуулаад ямар ч хамаагүй постыг манай группт оруулаад хамгийн их лайк авсан 3 постны эзэнд 83,082,000 оны одоо арьс арчилгааны сургалтанд суух үнэгүй их дээрээс нь тэр сургалтанд сууж байхдаа хэрэглэх гоо сахны бүтээгдэхүүн гэх мэтчлэн маш том биелэгтэй уг нь тэмцээн зарласан. Тэгэхээр та бүхэн маань одоо юу ялагч тодруулагч авчраас идэвхтэй оролцоорой гэж уриалъя. За тэгээд гоо сахны бүтээгдэхүүний хувьд бол их ундраг компани Albios нэрхтэр Монгол болон Солонгос бусад одоо Европын дэлхийн улс орнуудад бол зарж борлуулж байгаа бүтээгдэхүүн байгаа. Холбоот хотсын дугаар нь Солонгосоос захиалах хүмүүс маань TIG 1080, TIG 86939, Монголоос захиалах хүмүүс маань 9988, 8137 гэсэн дугаарлаа холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад захиалах боломжтой. За мөн бүтээгдэхүүн худалдаж авахдаа MJL радио манай нэвтрүүлгээс сонссоо. Энэ нэвтрүүлгээс сонсоод танаа бүтээгдэхүүнийг захиалж ирэх юм бол тодорхой хэмжээний гарын бэлэг өгөх юм байл шүү бас. За тэгэхээр ийм сайхан боломжийг бити алдаарай. За би Purmer хэрэглэгчдийн нэгдсэн группээс мөн пост танилцуулдаг байгаа. Сургалтын хувьд бол одоо зар нь орсон 2021 оны 6 сарын 20-наас 6 сарын 30-ны хооронд сургалтын бүртгэлийн хугацаа явж байгаа юм байна. Тэгэхээр та маргааш бол амжиж бүртгүүлэх боломжтой. Хэрвээ бүртгүүлчих юм бол 7 сарын 3, 10, за 17-ны өдрүүдэд Бямб гаргуудад сургалтын нийтдээ 3 удаа сууна. Төлбөрийн хувьд бол 83,000 вон. За үүндээ сургалт сертификат 15 хоног хэрэглэх арьс арчилгааны за Purmer брендийн витамин С-тэй бүтээгдэхүүн за хөнгөн зууш за мөн гарын бэлгийг бол өгөх юм байна. Тэгэхээр Сокке Йог метроны буудлын 5 дугаар гарц Ронас компани барилгын 2 давхарт бол энэ сургалтын өгдөг байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Purmer гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За Эрдэнэ бүрэн хам мөрөнд байдаг арлыг арал биш болгоод одоо Coex шиг үзэсгэлэнгийн байгууламж барьж байна. Инчоны нисэх онгоцны буудалч арал байдныг их газартай холбоод хайцсан гэсэн штэ хээ гэсэн байна. Тэгээ одоо ханхаа мөнгөд бас төв тал байгаа тий. Тэрийг игнэгийн цөөлөд явган хүмүүст илүү тохиромжтой амар зугаалах тохиромжтой ийм зүйлийг бас хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. За 5 ширийн бата гэхдээ солонгосны хөөрхөн охид байдаггүй штэ 5 секунд харахад бэлгийн дарамт инээ тэрэгэд байдаг. Гэхдээ надад нэг солонгосчуудын талаар айгүй гой сэтгэл байдаг. Би өөрөө харж байсан болохоор ямар агуу юм бэ л гэж боддгоо гэсэн. За юу агуу гэж бодсон юм болоо. За тэгээ үргэлжлүүлэн пост хүрх байгаа тий. За миний пост нээлж байгаа. Asian People Mongolia хуудас дээр орсон постыг онцлсан. За босоод удахгүй нэгдэх Lotte World 2 тоглоомын аюулгүй ажиллагааг шалгаж ажилчид гинэ гэд бичлэг оруулсан байгаа. Тэгээ бичлэг дээр яг ажилчид нь суудсан. Тэгээ ийм иргэдэг тоглоом байдаг
шүү дээ. Манай одоо Монголч гэсэн байгаа л да. Энэ тоглоом дээр суудсан шалгаж байгаа. Тэгээд Дашамд урдхад Сөүлийн Лотте Ворлдоос 4 дахин том парк Бусан хотод ирэх 9 сард нийлдэг төлөвтэй байна. Нийт 31 тоглоом болон бусад тоглолтын газар үзүр үйлчлэгээ төвлөрсөн байх юм байна гэсэн байна. Тэгэхээр одоо Лотте Ворлдод очиж үзээгүй хүмүүс маань баг энэ 4 дахин том Бусанд байгуулагдаж байгаа. Тэгээд Лотте Ворлд 2 лөө бас очиж үзэх. Гэхдээ Лотте Ворлд бол өөрөө аюул том шүү дээ. Нэг өдрийг бол өстөнөр ядартлаа тоглож өнгөрүүлэх бол боломжтой. Үзэж харах зүйл ихтэй, тоглоомч ихтэй, тийм амттай хоол ундч гэдэг юм те. Одоо яг болзооны явдал аягүй тохиромжтой газар тэг хүүхдүүдэд дагуулж яваад бас очиж байгаа монголчууд их байх шиг байдаг. Тий, одоо энэ том паркууд 70 80 онд за анх одоо зохион байгуулагдалт энээсээ шинжилэлт хийгээд ингээд яваад идэг бол яг одоо шинээр босч байгаа газрууд бол бүр л одоо айхтар тий. Ер нь бол Эверлендийн жишээ нь галзуулганд дэлхийд 3-т ордог гэж хэлж ирсэн. Тэгээд энэ бичлэгээр одоо харагдаад байна л да бас ажилчдын хувьд их сонирхолтой байна. Өөртөө туршилт хийгээд ихээр бас сайхан санагдаж байна. Гэхдээ дуугийн сонсвол бүр инээдтэй. Мөсөвөө амирг ойрлж байлаа. Туршилтаа ингээд өөртөө бүтээн байгуулалтаа хийгээд тэгээд ажилч нь өөртөө бас туршилтаа хийдэг юм байлээ. Гэхдээ надад бас нэг ийм зүйл тохиолдчихсон. Одоо энэ парк ч гэдэг юм уу те. Ийм Лотте Ворлдтой холбоотой яг Солонгос оюутны солилцоогоор Монголд ирээд тэгээ Монгол 2-3 найзтайгаа тэр Солонгос хүүхдүүдийг оюутнуудыг парк оруулж үзүүлсэн байхгүй Монголын паркийг. Тэгсэн чинь ингээд тоглож дуусч гарч ирсний дараа ингээд нэг Солонгос охин надаас асуухгүй. Чагийн энэ танаа парк чинь хүүхдүүд тоглодог парк юм уу? Том парк нь хаана гэдэг ингээ асуухгүй. Тэгэхээр би энэ нөгөө том парк. Яг л эдгээр чинь нөгөө Лотте Ворлд ч гэдэг юм уу тийм өөр маш том ийм зохион байгуулалтын ийм том одоо газрууд дээр очиод тоглоод үзсэн учраас тэр төсөөллөөрөө Монголд ирээд Монголын паркыг тоглож үзэнгүүтээ жижигхан болохоор одоо нөгөө 10 жилийн хүүхдүүд юм арай хүүхдүүд ингээд тоглодог юм байна гэж төсөөлсөн юм шиг. Сэргээр нь бас тийм нөгөө зүйлүүд зөндөө тохиолж ирсэн. Ягаад гэвэл Монголоос Солонгос руу ирсэн хүмүүс байгаа штэ. Тэднийг парк орё гэхээр бас ихэндээ тийм одоо хүүхдийн парк шиг ойлгоод байдаг. Тэнгүүчээ хүүхдийн парк гэхээс илүүгээр тэнд чинь бол дандаа ихэнх нь том хүмүүс үйлчлүүлдэг тийм хосууд гэдэг юм уу. За ер нь амар цугаалж байгаа хүмүүс. Тэгээд яг очиход бол стрессээ сайхан тайлаад очисон нь бол яг дагуулж байгаа хүмүүс маань сэтгэл хангалуун байдаг тийм. Зүгээр ихэндээ болохоор яг төсөөлөхтэй ер нь бол очихоор тийм нэг өрн тойруулгач гэдэг юм уу. Хүүхдүүдийн тийм тоглоом байх вэ гэж боддог. Ер нь бол тэнд бас маш гоё уур амьсгал байдаг тийм. За сараа унжаад очиж чанцаа нөгөө сэгсэгдээд байдаг бичлэгийг үзээд өгтлээ энэс штэ гэсэн байна. Өчигдөр би группт нэг пост оруулсан тэрийг хэлж байгаа шүү байна. Би тэн дээр нэрээ зүгээр коммент биш амжаагүй л дээ. Надад тэр бас маш их таалагддаг штэ. Юу нэг гэхээр нэгдүгээр болохоор ингээд тэрэнд зүгээр бичлэгэн дээр бол TikTok болгоод ингээд наашаа цаашаа болгоод тэгээд дуу оруулсан байсан штэ. Яг очихоор яг тэр хүмүүс чинь ингээд гол нь тэрийг ажилуулж байгаа хүн бүр DJ тэгээд комедиан гэх юм уу яг тэр шиг ингээд хүмүүсийг чи энтэй явж байгаа энэ залуу руу чамайг энэ ганц бие юм уу гэдээ явууллаа гэж шууд нөгөө тойр сууж байгаа хүмүүсийг нэг талын өргөчгөөр яалтчгүй нөгөө тишгээ гүүх ч юм уу тийм зүйл байдаг. Тэгэл бид нэр дээр нэг 20 минутанд монголчуудаар очиж суусан гэсэн чи та нар хаанаас ирсэн Япон уу гэж баахан зүйл асууж байгаа л тэгэл нөгөө гаднах байдлаар нас тоглоом хийгээ тий. Тэгсээр хагаад ер нь бол зүгээр тэр тоглоом дээр бол инээгээ тэгээд албаар жоохон дургуун төргээд ингээд юм хэлсэн чи ингээд бүр өчнөө болон сэгсэрж байгаа та нар ч морин орон дээр ингээд сайн тогтдог гэж тэгээд ингээд бүр сэгсэргээл тэгэл гол нь тэр бүр стресс тайлан дээр нь тэр хүн ингэж өөрөө тийм инээд бэлгэлж чаддгийг санагцаад. Тийм. Тэгээ манайхан хэрвээ Солонгосыг зөрчих жавал Лотте Ворлдын том тоглоомын газруудаар нэрээ яг бидний ойлголт юм биш нэ хүүхдүүд очдог гэдэг. Солонгост бол үнэхээр жинхэнэ утгаараа стрессээ тайлах боломжтой байдаг шүү. Тэгэхээр Солонгосыг зорж аялах байгаа хүмүүс маань очиход илүүдэхгүй байх гэж бодож байна. За би дараагийн онцлог постоо хүргэе. Босоо одоо суугаад консулын газар за тэгээд оюутан залуучуудад сэрэмжлүүлэх гэсэн юм нэртэй пост байна. Хэрэв танд хэн нэгэн ажил хайх сайт, утас, имэйл зэрэг арга хэлбэрээр өндөр цалинтай ажил амлаж хэсэг хугацаанд хийхийг ятхан нийтлэг биш ажил санал болгож байвал с ิจ гтэй одоо учраас сэрэмжтэй байгаарай гэж сануулсан байна. За тэгээд зарим жишээг дурдъя гэсэн байна. За энэ дээр болохоор жишээ нь манайхны одоо түгээмэл өөртөө хохирчод байдаг асуудал болохоор караокены газар туслах, арх хундаглах ажил гэж байгаа. Энэ дээр би зүгээр ингээд бодсон л да. Энэ дэж анхааруулад пост оруулж байгаа. Гэхдээ бол цаана нь ингээд тэр газар ч юм уу тий. Одоо консулын газар танаа Монгол улсын ийм эмхтэй баригдлаач гэдэг юм уу нэг иймэрхүү жишээнүүдийг бичиж болохгүй шүү дээ. Гэхдээ ерөнхийд нь ингэж сануулж оруулсан болов уу гэж бодож байгаа. Мөн voice phishing буюу утсаар заллин идэх хүмүүсийн хохирогч болж байна. Мөнгө дамжуулах ажил гэж байгаа. Тэгэхээр одоо чиний дансаарч би мөнгө авчаа чам 100 мянгыг өгөөч гэдэг юм уу те нэг иймэрхүү байдлаар бичиг баримтанд авч ашиглаад дараа нь тэр хүмүүс өөрөө энэс л бас гэмт хэрэгтэй болох боломжтой. За мөн хууль зүйн товчооны одоо
орчуулагч. За тэгээ энд нь бол анхааруулад виз солих сунгах нэрээр иргэдээс их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдийн гар хөл болох гэдэг. Зарим хүмүүс бол яг орчуулагч нь гэсэн өөрөөсөө мэдлэг хөргөж болж байгаа. Ягаад гэвэл нэг солонгос хүн хуулийн чиглэлээр ажиллаж исэн ч мөнгө хуулийн цорхоогоо мэддэг хүн бас нэг хүмүүсийг одоо дуурай авч ажилуулад тэгээд бас залилаад ч юм уу янз бүрээр ашиглах ийм зүйлүүд байна. Тэгээд хүмүүсээс визийн сунгаж сольж өгнө гэдэг хэмжээний мөнгө авдаг ч юм уу тий. За мөн хөрөнгө оруулагчдын орчуулагч гэж байгаа за бусдын хайж өргөдүүлсэн банкны карт ашиглах гэж бид хоёр өчтөр мэдээллээрээ танилцуулсан тийм. За тэгээ бусдын эзэмшилд өрөөнд зөвшөөрлөгөө нэвтрэх цонхоор нь харах. За мөн 8-нд нь бусдын биед ялангуяа эмэгтэй хүний биед зөвшөөрлөгөө хүргэх гэдэг иймэрхүү гэмт хэрэгүүдэд бол холбогдоод байна. Тийм учраас анхааралтай байгаа ч гэдгийг бас сануулсан. Тэгээ бид хоёрын нэвтрүүлгээр ер нь болж бол иймэрхүү мэдээнүүдийг зарим хүмүүс бас магадгүй жилийн ял 2 жилийн ялын хэмжээний мөнгө тэ визээ цуцлуулах гэдэг юм хохирохоос бас сэргийлэл ер нь үе оруулж ирээд яриад байдгийг бас та бүхэн одоо хүлээж аваад те орчин тойрны хүмүүст анхааруулж байгаасаа гэж бодоод оруулаа. Тий визтэй холбоотой тэр сургалт дээр ч гэсэн иргэн тойронд тийм манай найзууд бас яг солонгосчууд ажиллаад тэгээд бас орчуулагч хийдэг байсан л та. Тэгээд нэг ийм газар бас Монгол ажилтнтай. За миний дүү ингээд солонгос сурж байгаа хүүхдүүдийн визний материал ингээд янзлаа. Тэгээд цалингаа аваад ажиллараа манай найзыг ажилуулад. Тэгээд тэгсэн чинь тэр яг одоо ажиллаулж байгаа хүн нь болохоор тийм аль биесны эрхч байхгүй зүгээр л ингээд доороо тэр хүүхдийг аваад ажиллаулсан. Тэгсэн чинь өөрөөсөө болохоор тэр хэрэгээс мултрангуудаа тэр нөгөө орчуулгыг хийгээд ингээд юм материалыг бүрдүүлж ирсэн тэр хүүхд тэр айгүй их тийм асуудал гарсан л да яг 2 жилийн өмнө. Тэгэл яг ерөөсөө тий бүх одоо гэдэг солонгосын ажлын байруудын зарыг хардаг ч гэдэг юм уу тэр үеэс эхлээл яг би айгу хардаж эхэлдэг байсан. Яг энэ үнэхээр яг гайгүй ажлын байр байх уу, баттай байх уу, тэ лойр биш байгаа тий. Тэрийг бас сайн судалж үзмээр юм байл. Тэгэхгүй бол нэг юм монгол хүн ажилдаг газар орохтай юм хэлээд би ингээд анх орохтой айгу ихтгэлтэй ордог хөө монгол хүн ажиллаж байгаа юм чи яавлаж гэдэг юм уу тий. Тэгээ манай найзын хувьд бол бас яг нэг өөрөөс нь ичж 30 насны монгол ихч ажилдаг байсан. Тэгээ тэр ихчтэй хамт орсон чинь тэр ихч өөрөө ингээд гарын үсэг зурж морхон дээр ч гэдэг юм өөрөөсөө зурхгүй тэр охиноор ингээд бүх юмудаа материал хийгээл өөрөө тушаалаг бол ингээл тэгээд ингэрээ гэж явуулдаг гэсэн. Тэгээд сүүл рүүгээ тийм хэрэгт бас оролцолцсон тийм асуудал бас гарч ирсэн. Өглөө би бас ажил руугаа ирж байхад тэр таксинд бас маань нэвтрүүлгийг сонсдог гэж залуутай танилцсан. Тэгээд таарлсан. Тэгээд зүгээр яриагийн сонсоход болохоор визээс гаргуулах гад тодорхой хэмжээний мөнгө өгч гисэн гэж яасан. Тэгээд яг нэг хүн бас өгцөн үед болохоор тийм ер нь юм чи хэцүүштэй заллан гэж тиймэрхүү зүйл сонсож байгаа шүү. Баахан яриад тахаар хэцүү. Гэхдээ зүгээр надад бол ерөн үнэхээр өгөх шаардлага гарвал аль болохоор мөнгө өгөхгүй байж байгаад тийм. Тэгээд гарсныхан дараа бүр өгөх шаардлагатай бол тиймэрхүү ядж өгөөл зүгээр. Гэхдээ ер нь би чиний бас хэлжээс нэг юу яасан л да нэг чи ингээд бизнес газар ажиллаж байгаа дунд нь ингээд материалын өөр юмд өгөх боломжгүйгээр шууд дамжуулцдаг гэдэг. Тэгээд зүгээр бас хүмүүс нэг тиймэрхүү байдлаар мөнгө олоод явал хэцүү юм да гэдэг тийм зүйл бол бодогдсон. Тэгэхээр манайхны хувьд бол ер нь болж өгвөл тэгээд мэдээлэл өгөхдөө зарим нь яг ингээд хууль бос биш хэрнэ. Мэдээлэл жоохон гажуудуулдаг тийм зүйлүүд бас байгаа. Одоо зуучлах гэхэд очингуудаа тий чи ингээд сургуульдаа сурна хажуугаар нь зүгээр хангалттай ажиллана гэдэг юм уу нэг тиймэрхүү ойлголт өгчдөг. Тэгэхэд эхний одоо 6 сар ямар ч ажил хийх боломжгүй. За тэрнээс хойш нэг тодорхой цагийн 20-25 цаг гэдэг юм уу ийм зүйлүүд байна. За дээр нь болохоор өглөө сонсчод E7 виз гэж хэлж явах шиг үлээ. Тэгэхээр яг анх очиж байгаа хүний хувьд бол очингуудаа E7 виз рүү солих бас боломж бол маш бага штэ. Гэрээгээр ажиллаж байгаад тодорхой шалгуурууд оноонууд тий E7 визний хувьд гэхэд бүр материал нь ингээд нэг үйлрэл 100 хүний материал авдаг ч юм. Иймэрхүү мэдээлэлүүд байдаг учраас зүгээр харьцангуй бас мэдээллийг л төлхөө авах шаардлагатай л байгаад байгаа тийм. Би одоо Facebook дээр явжаад энэ тэнд ингээл виз гаргаж өгнө гэсэн байхan бол шууд шингүй байдаг байхгүй юу. Тэгэхээр өөрөө Facebook-ээс яагаад тэгээд нөхөр тэр мэдээж учиртай мөнгөөр яг виз гаргана гэдэг ойлголт бол бас хэцүү байхгүй юу. Мэдээж яг тэр виз одоо мэдээж гаргаж байгаа газар нь бол тэр элчин сайд яам байгаа шүү дээ. Тухайн улсаас Монгол улсаас суугаа элчин сайд яам. Гэхдээ тэр дотор нь ямар зүйл явдлуудыг мэдэхгүй ч гэсэндээ яг тэр мөнгөөр гаргаж өгнө гэдэг ойлголт бол яг би ингээд виз мэдүүлгийн газар ажиллахад нүдэн дээр маш олон мөнгө алдчихсан хүмүүс ингээд маш их тохиолдсон байхгүй ингээл тэр нэг 10 удаа саяар сурах гад явах гэж байгаа гэд сургалтын визээ зүгээр өөрийнхөө материалыг бүрдүүлээд өгчөөд болох байх чинь дээрэс нь юу лээ хэдэн доллар өгсөн гэлээ тэгээд орж иж байгаа хүүхдүүд байдаг байхгүй тэгээ 10 жилийн тэгээ мэдгүй өөрөө хөөцөлтөөд тэг нөө аав ээж нь миний хүүхэд хөөцөлтөөд мөнгөний өгч яаж иж байгаа гэ зээлмэл авцсан тэг яг үнэхээр тэрийг ингээ харангууд надад амар хэцүү санагдаж байгаа тэр хүүхэдтэй ээж аав нь тэгэл тэрийг дахиад нилээ хэдэн жил төлнө штэ тий тэгэхээр юу ч болж исэн бити тэгэрээ тэрвээ одоо юу гэдэг ийм мөнгө төрөхтэй юм байхan бол одоо асуу бит хоёр яаж хийж байгаа та хэдэд нэг ийм асууж лавлах газрын холбогдох дугаарыг ч болтгоо олоо та бүхэн солонгос байгаа хүмүүс маань ч гэсэн өөрсдийнхөө Монголд байгаа одоо дүүнер тийм хүмүүст бол зөвлөгөөг сайн өгөх хэрэгтэй баг. Өнөөдөр хоёулаа хэлээх яриад байгаа юм шиг нэ өглөөний нэвтрүүлэг бас ярьсараад 5 цаг өнгөрцөөсөн. Оройны нэвтрүүлэг маань бас яг тийм болж шүү. За тэгэхээр
хамтран ажиллаж байгууллагын мэдээллийг хүргээд үргэлжлүүлээд та бүхэнд бас видео танилцуулна тийм. За За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo ажиллаж байгаа. Тэгэхээр MN Post Cargo та бүхний Солонгосоос Монгол руу илгээх бүх төрлийн бүх төрлийн гэнэ болохоор жижиг овоортой хэмжээтэйгээс гадна хамгийн том овоортой одоо тавилгач гэдэг юм уу те бусад бүх төрлийн ачааг бол тээвэрлэн түргэн шуурхаа. За тэгээ сөүл дотроо бол 30 кг-аас дээш ачааг бол хаягаар очиод авчиж байгаа. За мөн бага хэмжээний ачааг та тэгбэгээр явуулаад Монгол тавны B1 авахт байрлах 106 тоотонд байрлах MN Post Cargo руу явуулаад за Монголд ирэхээр нь за мөн бас хүргэлтээр авах ийм боломжийг бол олгодог байгаа. За тэгээд холбогд утасны дугаарыг танилцуулъя. Утасны дугаар нь ТИГ 10 7569 8299. За Монголоос бол Монгол 5-ны B1 тохорт Монголоос гинэ Солонгос Монгол 5-ны B1 тохорт байрлаж байгаа шүү. За тэгээд каргоны үед бол ялтчгүй сүүлийн үед нэлээд удаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрэв уцаахгүй шүү дээ юм уу удаж байгаа тохиолдол бол залгаад лавлаад дахин яг бол ер нь бол нөгөө удаж байгаатай холбогдвол маш их ачаалтай байгаа юм шиг л утасны дуудлага ч гэдэг юм үү. Эхнээсээ тий одоо юугаа төлөвлөж явуулахгүй ягаад гэвэл нөгөө давагдшгүй хүчин зүйл гэдэг манахаас шалтгаан Монгол улсаас хүртэл бараг шалтгааллахгүй ийм зүйл болоод байгаа учраас та бүхэн хугацаагаа төлөвлөлөөд бас аль болохоор эрт үгүй зүгээр болоо гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За өргөжлүүлэн одоо бичлэгээ хүргэе да. За өнөөдрийн бичлэгээд бол мэдээж ингээд соёлын ялгаа гэдэг зүйл бас байдаг. Тэгэхээр одоо Орос хүний хувьд бол тохиолж исэн өөртөө ялангуяа дэлгүүрээр үйлчлүүлэхтэй тохиолж исэн тийм соёлын ялгаатай зүйлүүдийг хэлсэн. Тэгэхээр Орос Монгол хоёр ч хоорондоо нэлээд төстэй. Тэгэхээр энэ эмэгтэйгийн хувьд бол илүү тийм гэрхаа гэдэг юм бас ажиглаад баг манайхан тохиолддог тийм зүйлүүд юм шиг санагдсан. За эхнийх нь болохоор Солонгост бол задгаа мөнгөөр аягүй их дэлгүүр тооцоо хийдэг. Харин Оросд бол ерөөсөө задгаа мөнгөөр тооцоо хийх дургүй байдаг гинэ. Тэгээ баахан одоо их хэмжээний одоо би жишээлбэл 20 монголоор бол 20,000 төгрөг өглөө гэхэд 20,000-аар 50 бохоо авлаа гэж үтэл. Тэгвэл тэр хүн баахан бутархаа мөнгө гаргаж ирээд надад хариултыг өгөх шаардлагатай болно да кассан дээр зогсож байгаа хүн. Энийг болохоор Орос хүмүүсийн хувьд бол аягүй дургүй байдаг гинэ. Мөнгөө тааруулаад өгчихгүй их хэмжээний мөнгө өглөөч гэдэг юм. Бутархаа мөнгөнд дургүй байдаг. Солонгосчуудын хувьд бол бутархаа мөнгөөр аягүй тооцоо хийдэг 500 он ч гэдэг юм. 500 он юундаа байна. Зоосороо мөнгө одоо тооцоо хийн. Тэгээ ялч тэрийг бол би бас ойлгосон. Монголд бол зоос байхгүй ш зоос хэлнээс гараад удаж байгаа. Харин Солонгост болохоор зоосны төрөвч хийж байна. Дээрээс нь мөнгөний төрөвч хийж байна. Тэгээд зоосороо яг ингээд мөнгөө цуглуулж байгаа тооцоо хийч гэдэг юм уу те. Тэнгүүд артлын хүн бас ингээд хүлээж идэг. Тэнгүүд би 100 вон 50 оноо нийлүүлээд тооцоо хийч гэдэг юм уу те. Бутархаа мөнгөний соёл бол Солонгост ялтчгүй байдаг юм лээ. Өөрөөсөө нөгөө соёл дунд нь байгаа болохоор уг нь халахгүй л байгаа дах. Тэрнээс надад ч гэсэн бол баг зэрэг төвхтэй санагддаг л да. Ялангуяа 50 10 ингээд иймэрхүү зооснуудыг 100 ч гэсэн ер нь бол хэрэглэхэд хадгалахад ашигтай санагдаад байгаа байхгүй. За тэгээд 100 500-ыг бол гахаанд хийгээд болоод байгаа. Өмнө нь бол жоохон дээр үед байсан хүмүүсийн хувьд одоо тэр уцаар ярихдаа тийм 10-т 50-ийн онуудаа хийгээл ингээд залгуулж хийгээл тэгсээр зарцуулцдаг байсан. Одоо бол харьцангуй зарцуулах газар бол багассан тийм. Гэхдээ зүгээр энэ соёл нь аль аль нь хүлээн зөвшөөрөд энэ Орос хүмүүс шиг төвөгшөөхгүйгээр ашиглаад байдаг. Дараагийнх нь болохоор энэ одоо сүүлийн үед одоо твшил гэх юм уу тийм өөрөө ингээд шууд тооцоогоо хийх селф гисанги гэдэг. Энэ болохоор Орос хүний хэлж байгаа тийм. За одоо би очиог удацсан болохоор Орос маань ийм байхыг бас үгүйсэхгүй. Гэхдээ ер нь бол би анх яриад Солонгост ирэл ийм зүйлүүдийг бол өөрөө ингэж хийж сурсан. Тэгэхээр энэ нэг таалагддаг гэж байгаа. Тэгээ миний хувьд гэсэн Макдоналдсаас анх ороод яг тийм тулгарч байгаа байхгүй. Тэгээ тэр өдөр за гадарлангууд өмнө яг мэдээж тэр чинь нэг юугаар зургатаар ч юм уу харж исэн. Тэнгүүтээ нэг хүн гайгүй үед нь очиж байгаа бол тэгээ тухтай үзэж өгч байгаа нөө. Тэгээ тэн дээр чинь нөгөө бодлагч гэдэг юм уу те. Ингээ тийм амар биш байгаад байсан. Гэхдээ ямар ч байсан ер нь бол эдгээр аль болохоор ойлгомжтой их хичээдэг. Мөн онгоцны буудлын дээр бас их ашиглаад байдаг. Тэгээ сүүлийн үед бол бүр улам нэмэгдээд зур архины газар ч гэсэн ингээл юмаа захиалаад тооцоогоо өөрөө ингээ картаараа зурх ийм боломжуудыг олгож эхэлсэн юм байлаа. Тий, надад бас яг Солонгост анх очиод лотери болго хаанаас илүү бүргэр захиалж идэх гэсэн чинь айгуу том хоосон заал тэнд нэг хүн хоол хийгээд өөр ямар ч надад хандах хүн байдгүй. Би тэгээд хин тооцоогоо их юм болгосон чи үүдэнд ийм 3 том төхөөрөмж тавьсан. Тэрэн дээр би карта уншуулад өөрөө сонголтоо хийгээд хасаж нэмээд ингээ оруулдаг. Тэгээ бүр ингээд ухамдсан шүү дээ. Бүр тэн зогсоод яана энэ одоо ингээд би тэ өөрөө мэдгүй айгуу их мөнгө ингээд юм захиалаад мөнгө их гарчих үү дээ. Мөнгөө хөрөхгүй байх үү тэгээд айгаад тий эхний удаадаа бол өстой жинхэнэ хүлээж байгаа тэр ажилланаас нь тослуулаад тэгээ сураад дараагийн удаад бол эсрэгээр надад айгүй амар санагдсан. Би ингээд тэрийг ойролцоо дэлгүүрсэн болохоор гараал тэндээс тооцоогоо игээл заавал хүнтэй харилцаад тийм бүргэр шүү тэрийг аван шүү гэх шаардлагагүй айгүй амар юм билээ. Сурч юм бол бүр Солонгос настай хүмүүсийн зааж өгөөд бүр илүү тийм амар болчихж байгаа тийм. За дараагийнх нь бас энэ Орос хүний хувьд бол нэлээд анзаарахтай санагдсан. Яг гэвэл бидний хувьд бол дэлгүүр төрөлтөд тэр болгон анзаардаг төрлүүд тийм одоо маш олон байдаг. Ялангуяа далайн гаралтай тэр зүйлүүдийг хэлсэн байлаа. Ингээд бид нар чинь хавч за бусад 8 айл гэдэг амтнуудыг боддоор тэгж болгон хараагүй байхад баг аквариум үзэж байгаа юм шиг
ингээд аквариумтай ингээд байж байгаа. Тэгээд тэрийг шууд хүнсэнд хэрэглэхэд бэлэн тий. Энэ нь бас их анхаарал бол татцаан гэж байгаа тий. Тийм тэгээд Солонгост яг манай хамт сурж байсан Солонгос охин би дэлгүүрлүүгөө сургуулийн дэлгүүрлүү орох гээд надад гомин захихгүй юу. Тэгэхээр би ямар гомин гэд би Монголынхаараа төсөөлсөн. Монголд бол хэдхэн төрлийн гомин л байгаа. Кимчтэй юу кимчиг үе мөөгтэй юу гэл тий. А Солонгост болохоор айгу олон төрөл байдаг ш. Тэгээд очиод удааг байсан чинь надад захиад тэгэл далайн гаралтай нэг юм гомны нэр хэлсэн. Тэгээд дэлгүүрт орсон чинь дэлгүүрт гомны бүхэлдээ 2 3 ийм лангуу байгаа байхгүй. Лангууг нь одоо игнэ байгаа байхгүй. Тэгээд би тэрний өмнө гахаад алийг худалдаж авахаа мэдэхгүй. Тэгээд кастны үнээс нь асуусан чинь далайн бүтээгдэхүүнтэй гомингоос нь авъя гэсэн юм аа. Аль нь болоо гэсэн чинь далайн бүтээгдэхүүнтэй гомигийн хэсэг бол энэ игнэ гэх. Тэгэнгүүт тэнд 10 хэдэн гомин байгаа байхгүй. Алийг авахаа мэдэхгүй. Тэгэхээр Солонгост ер нь бараа бүтээгдэхүүнүүдийн төрөл бол маш их байдаг юм билээ. Өөрсдөө ч гэсэн байсаж байгаа л баяжуулаад одоо жишээлбэл гүзээлцгэнтэй одоо шоколадтай ийм заримг байлаа гэхэд удалгүй нэмэгнүүтэй шин төрөл гарч ирлээ. Тэгэл дахиад ингээд нэмээд яваад байдаг. Тэгэхээр яалч төрөл бол ихтэй байт юм байлаа. За дараагийнх нь бол үндсэндээ бас манайхан зөвхөн жимсний үнэтэй арай өндөр байсан гэсэн ийм зүйл бол байлаа. Тэгэхээр ингээд товчхон танилцуулаад магадгүй та бүхэн сонирхвол бас YouTube руу ороод одоо хайгаад үзвэл манай чанцаа бас линкийг өгж болох ба. Дуртай юу өгье. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөх болсон байна. Та бүхэн бас сайхан амраад маргааш өдрийн цайны цагт зориулж явуулдаг монголчууд Солонгос нэвтрүүлгийн шинэ дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. За ингээд оройг сайхан өнгөрүүлээрэй түр баяртай. За түр баяртай. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болсныг 82 99. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Тэг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та хэрэглэгчтэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хүндрэг.